Заримдаа бас яг юуны төлөө амьдраад байгаа байлээ гэдэг тийм бодол төрөөд өгдөө. Амьдралдаа хайртай л да ихтэл нэг тийм цаасаа хоосон. Бүх юм тодорхой юм шиг мөртлөөсөө юу ч тодорхой биш юм шиг. Килиманжаро бол Африк ТV-ийн оюун оргил бөгөөд дэлхийн хамгийн том уул. Жишээ нь Эверест бол Хималай нуруунаас ихтэй уул. Харин Эквадорын бүсд орчих энэ уул тал нутаг дээр гинт гараад ирсэн юм шиг дан тусдаа уул байгаа юм. Далайн түвшнээс дээш 5895 м өнөртэй. Хүчил өргөчийн хэмжээ нам газартай харьцуулбал 50-аар бага гэсэн үг. Хүмүүс яг ийм хэцүү сорилт хийхдээ ямар нэгэн зорилготой явдаг гэсэн надад бол ямар ч зорилго байхгүй. Зорилгоо замаас олъё гэж бодоо. Илтгэх машин, шогтаад шүүхтүүд, муур. Гудамжийн чимээ хүний чимээнээс шанга. Уулын бэлэн дайлах, муушид тоснос бүх зүйл хийх. Хэрэгслүүдээ мэдээж шалахгүй. Юу орсон, юу ороогүй, юу ойлгосон, юу ойлгоогүй. Огтлын бүжиг. Боломжгүйс боломжтой төрөг хав болон. Биндээ нийлээд нийт 20 байлаа. Хамт автобусын сууж хоолцоо мэт болно. Цогцол, бүтгэл, тоглоод айд яваа. За дэник. Илээ. Ихний өдрөөс шингөө энэ амьд чимээг нойлно. Мотор, цэцга, спикер, хотын чимээний ядарсан шигээ баясган юм. Одоо 7 хоног буцалтгүй. Эндээс дэшегээ 3800 м орчим бүснэ. Сарвчаар алхаж ихний кемп. Энтийн Куба. Орилөвтөл 3200 м. Ихний өдөр. Тосаа. Easy busy. Lemon squeezy. Дэй 2 дахь өдөр эхэлж байна. Өнөөдөр бол дэшээ 8 цаг 2600-аас 3800 авиралтийнэ. Өнөөдрөөс л эхлээд ер нь бол яг гол ахалтууд маань эхэлж байгаа. Тийм учраас өмнө нь хэрэг сайн бэлдсэнтэй би бол нэлээд олон цаг жин дээр шатан дээр халахсан, уулан дээр гарсан, хэрэгслүүдэд бэлдсэн. Тэгээд бэлтгэл ажлуудаа бол өнөөдрөөс сайхан шалгандаа тэгээд сайхан өглөөний цаг уучаад явцгаая. За өдрийн далдаа орсон. Одоо нэг өглөөнөөс хойш 7 км алхсан. Дахиад цаашаага нэг 10 км алхах юм уу? Амар гоё. Ер нь айгүй гоё тийм. Чимээгүй, намгүй тийснэ байгалнаас сүрлэг ерөөсөө урд өмнө хизээ шарж байгаагүй байгуулна. Brother, come this way. Come this way. Come this way. This is my brother from another mother. We are so happy here we are. Yeah, we still move on. Yeah. Shout out to Mongolia. Yeah, everybody. So this man, he's gonna make you jealous, man. This is Africa, Kilimanjaro. Yeah. I'm proud of this, my friend. My brother from another mother. This. Pop. Одоо энэ ингээд уулан дээр байгаа байхгүй юу? Уулан дээр байгаа мөтсөн юм амар. Дэлгэр ингээд тал нутаг дээр байгаа юм шиг сонь байгааз. За 2 дахь өдөр дууссан. 8 цаг 32 минут. 3850 м. Багт баяр үргээ. That's completely fine. It's all about your culture. 2025 он болохоор миний хувьд тийм гоё жил бол байгаагүй. Хүмүүс хөвчлэн ингээд юу гэдэг 25 онд ингэ баярлаа гэдэг ч юм уу. Яг хөө баярлаж талархах зүйлүүд байсан ч гэсэн аюу тийм хоосон өнгөрсөн. Хүссэн, сансан бүх зүйлээ биелүүлсэн гэсэн ч ингээд нэг тийм сэтгэлийн гүн дотроо нэг нүхтэй тэр нүх нь хизээш дүүрдэггүй тийм мэдрэмжийг аваад яваад байдаг байсан. Тэгээд тэр мэдрэмж ингээ хизээ яг айгу боддор болсон юм бэ гэвэл манайс маань хороогийн мөнх бусыг үзээд тэгээд яг тухайн үед би надад ямар мэдрэмж төрсэн юм бэ гэвэл
зүгээр ингээ гинт өнгөрцөн байхгүй юу. Тэгээд ингээд тэг хичнээн ингээд гоё ингээд хичээгээд ирээдүйн төлөө ингээд амьдрсанцсан амьдрал гэдэг зүйл чинь ингээд нэг л өдөр дуусчих юм байна шүү дээ. Тэгвэл яах гэж юу ингээд хичээх юм те юуны төлөөр нь болоо ингээд амьдраад байгаа юм. Амьдрал гэдэг зүйл чинь уусаа амар утгагүй юм шүү гэдэг бодол толгоонд айгүйх эргэлдээд Камю гээд Германы философч сэтгэл судлаач нэг ном дээр бичсэн байсан болонгууд нь амьдрал бол уусаал утгагүй. Үнэхээр ингээд шудраг бус. Чи хичнээн сайн байсан гэсэн хичнээн хичээсэнсэн хичнээн ирээдүйн төлөө явсансан чам хизээ нэг өдөр шудраг бус үйлдэл тохионо. Амьдрал чинь тэгээд тэр дуусна. Чи хичнээн сайхан амьдрсансан угаасаа энэ амьдрал чинь эц төгслөө үзнэ гээд. Гэтэ яг энэ хэсэг болонгууд нь тэрүүгээрээ дуустдаг байхгүй юу. Тэгээ надад сэтгэлд хамгийн хүрсэн хэсэг нь болонгууд нь тэгсэнчсэн амьдрыг гэж шийдэх тий. Хичнээн хороо өөрөө ингээд новшин газар байсан чинь шудраг бус байсан чинь тэгсэнсэн амьдрий. Тийм новшин газар амьдрыг шийдсэн тэр цаг мөчөөс эхлээд хүний яг жинхэнэ эрхчлөө гэдэг зүйл болгонгууд нь бий болтго юм байлээ. Зүгээр л ингээл болохгүй байх, бүтэхгүй байх тэрээс уугаад байх биш. Уусаа болохгүй, бүтэхгүй гэхдээ хамгийн сайнараа жогонцон гоё юм ингээд үзье гэж амьдрах нь айгүй чухал юм шиг байна. Бурхан тэнгэрхтэй бүр үнэхээр гомдохгүй маа. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Fuck. Look at this. Тэр дээр яг тэргэл сараа байхгүй юу? So good. The site in art Impala бол биш Impala-гаас хамаагүй жижигхэн өмнө сафари хийж байхад харагдсан. Манай гайд маань үргэлжлэнгээс усаа наа ч амар хорой амттай харсандаа үнэхээр хаалттай гэж хэлсэн амтны сөргөн танцаа яг тийм нэг харагдсан. Би бичлэг оруулсан байгаа. Тэрийг хүртэл зүгээр л эн чинь ингээд сафари гэдэг тийм national park энэ төр биш. Яг байгалаар нь яг энийг харна гэдэг бол бүр. Үнэхээр сэтгэл бүр амар бодлож байна. Гурт өдөр өглөө эхэлж байна. За өнөөдөр нэг 5-6 цаг алах юм шиг байна. Доор бол 3800 м дээш нэг 4400 илүү 600 гарч үзээд тэнцэнэ нэг жоохон бие тасч жагаад маргааш дахиад нэг адилхан дөө байлаар бие тасгаад тэгээд нэг өдөр хойгол руу гарнаа. So far so good. Цагаан nice. Бүцүүл nice, хоол гоё. Let's go. Имч олон хоногийн юм айлсэл богино хугацааны уулын авиралт хийсэн үед заашгүй өөрийн биедээ авч явж явах хэрэгтэй зүйл бол магний олон электролайт байгаа юм. Тэгээд эмчийн зөвлөснөөр болонгууд нь өглөө эрт эхлээд сэрэнгүүд нь хүн угаасаа тухайн өмнөх өдөр нь алдагдсан шингэнээ нөхөх гэж маш их хэмжээний энерги зарцуулж идэг байх нь. Тэгэхээр ерөнхийд нь бол өглөөдөө электролайт угаад тэгээд оройн тухайн шингэнгээ дахиад нөхөхийн төлөө бол магний уух хэрэгтэй байгаа. Тэгжээж яг угаасаа бүр асар хэмжээний эрчүүд зарцуулаад тэгээд хүнчин амын гол нь биеийн доторх шингэн дутагдаад эхлэхээр нэгт уулын өвчин тусдаг. За хоёрт нь олонгууд нь ерөнхийд нь ингээ би нозоололтой, ядалтай байдаг. Гуравт нь олонгууд нь удаж байгаа үедээ бүрэн хэмжээгээрээ өөрийнхөө бие ингээд ирч хүчээ сэлбэж чаддаг учраас заавал эдгээр бүтээгдэхүүнүүдийг бол тогтмол хэрэглээрэй гэж хүсмээр байна. Тэгээд зөвхөн уулан дээрх авиралтууд биш. За магадгүй ингээд тухайн өдөртөө маш их хэмжээний ачаалттай офис ажил хийсэн байх юм бол магний олонгууд нь маш их хэрэгтэй. За түүнээс гадна фитнес дээр ч юм уу те аль эсвэл холын зайд гүйлт хийх байгаа бол электролайтыг бас тогтмол угаад өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал шингэнэ нөхөөсэй гэж зөвлөмөр байна. Wakanda forever. How do you feel? Good. Yeah? Where that Joe Naito? Hey, 3 days. Тэгэхээр уулын нэг өдөр найхан авраахаас эхэлдэг.
3000 м-с дээш гарахад хүний биеийн бүхий чадвар буурдаг болохоор өглөө оройд нэг удаа цусны даалт болон цуснд хүчтэй өргөжийн хэмжээг хэмждэг. Хоолны үед бол найхан яваад мах, будаа, гурил, ногоон бүгдийг 7 оны турш усанд яаж ордог бэ гэвэл ус халаагаад төмөд бие зэвэрлэж болдог. Эсвэл начаага багсан. Цүгэн дотор 2-3 литр ус галаар олон хүс хувцас хийх маш. Оргил руу зүгсээр өдрөөс өдөрт улам ойрцоор. Заримдаа үүлнээс дэш, заримдаа үүлэн дотор, заримдаа үүлэн доор автомат зөөн. Давааг давж алтуудыг хаажуулах сүлжиж байх бишрээ атхан өдрийг туулна. Зөвхөн өнөөдрөөс яг ядарч орж эхэлж шүү. Алтмааргүй гацсан. Хаваасаа зоох гэж ирсэн юм шүү дээ. Энэ удаагийн аяллаа хамгийн том санаа зовох зүйл болонгууд нь уулын өвчин байсан. Уулын өвчин гэдгийг маш энгийнээр тайлбарлах юм бол өндөрлөгөөс болоод бид нар авах ёстой хэмжээнийхээ хүчил төрөгч авч чадахгүйгээр ерөөд нь толгоо өвдөх, дотор мухаа оргих гэх зэрэг эдгээр шинж тэмгүүд илэрдэг энэ өвчнийг бол хэлдэг. Өмнө нь хэлсэн шиг 5000 м-с дээш өндөртэй иймэрхүү газарт болонгууд нь Улаанбаатартай харьцуулах юм бол ойролцоогоор 2 дахин бид нарын уушиг болонгууд нь хүчил төрөгч бага авч байгаа гэсэн үг. Тархин дотор хүчил төрөгч орж ирэхгүй, биеийн дотор хүчил төрөгч орж ирэхгүй байснаас болоо сая хэлсэн шиг толгоо өвдөө те ингээд тийм шаардлагатай байгаа ч юм шиг аль эсвэл бөөлжс өрөх, бөөлжих, за хоолны дуршилгүй болох, нойрны асуудалтай болох гэх мэт маш олон ийм төрлийн шинж тэмдгүүд болонгууд нь илэрдэг байгаа. Тэгээ бүр хүндрэх юм бол уушгин дотор ус урах, гавлан доторх тархины хэмжээ томорсноор хамгийн эцэст нь хүлд өргөдөг. Боддоор Килиманжарод жилд 5-аас 10 хүн иймэрхүү байдлаар амь насаа алддаг. Эверестэд ялгаагүй жилд дунджаар 10-аас 15 хүн амь насаа алддаг байгаа. Би бас өнгөрсөн жил Annapurna Base Camp буюу 4100 м дээр хүрэхэд бол бас хөнгөн төрлийн уулын өвч авсан. Ерөнхийд нь бол ингээ байнгын шаардлагатай юм шиг байгаа тийм мэдрэмжийг аваад хамгийн гол нь оройн ерөөсөө унтаж чадахгүй, тэгээд өглөө нь ингээ нозооролтын байдалтай байнгын толгоо өвдөөд тэгээд дээрээс маш олон хоног алах хөстэй байдаг учраас айгүй хүнд хэцүү байдаг. Тэгээд эдгээр шалтгааны улмаас болон жил болгон Килиманжаро гарах гэж оролцсон хүмүүсээс 30-аас 40% нь болонгууд нь үндсэндээ замдаа бууж өгөөд гэртээ хайрдаг байгаа. Мөндөр гэж дорч. Яаруу хөвгөлтэй байна. Энэ ч одоо аялал ам гойснээстэй. Тэгээд эцэст бүх зүйл чамаас шалтгаалж нэгдэж ламын гоё аа шүү дээ. За 7:39 минут өглөө хийснээс хойш явсны эцэст дараач буух D3-ын base camp дээр ирлээ. Энэ хөтөлбөр үнэхээр үзэлттэй юм байна. Зүгээр тав алхаад зогсоод зураг бичлэг аваад тэгээ бүр вау энэ одоо гайхалтай. За энэ амжилтаа хийж хамгийн үзэлтэнтэй уулын алхалтай байна. Заавал иш ирээрэй гэж зөвлөе да. 4-р болон 5 дахь хоног бол харьцангуй амархан алхалтай өдөр байсан. 4-р өдрийг хэлж байна. Одоо тэр дээш гарна. Өнөөдөр бол нэг жоохон амралтын байдалтай нэг 4 цаг орчим алхнаа. Хад чулуугаарч авираад заримдаа манж чадах юм. Эсвэл үүлч юм уу гэх. 4-р өдөр бол үндсэндээ 6 км орчим алхсан байх. Ингэж ажил гол нь өндөрлөлт бие тасгав. Өнөөдөр бол хамгийн өвчтэй байсан юм байна. Wakanda forever. Wakanda forever. Base camp дээр сайхан гайд портруудтайгаа танилцаад, ном уншаад, иймэрхүү байдлаар ерхэд нь албай чиглэл өнгөрсөн байгаа. Сонголын өмнө ингэж бичигдсэн байдаг. Ихэнх тохиолдолд бидний аз жаргал байгаа нь бид нэг бол хэтэрхий их, үгүй бол хэтэрхий бага хариуцлага үүрч байгаас болдог. Санаачлагтай аж өөрсдийнхөө төлөө үйлдэл хийхин оронд бид дайрч завчих юм уу огт итгэхгүй. Эсвэл бүр далд хэлбэрээр дайрах хандлагатай болдог гэж. Basic хүн ингээд амьдрал дээр очихоор яг амьдралын хамгийн чухал зүйл нь юу вэ гэдгийг хүн айгүйх мэдрээд эхэлдэг юм шиг байна. Тэгээ би яг ингээд майхангаа
найхан руугаа юм ингээд оруулчаад ерхэд нөгөө тухайн өдрийн дийлс сул цагаараа найзтайгаа юм ярихаас гадна зүгээр ингээд зогсчод байгаа байхгүй юм бодоол. Би яслахал гэх юм бас аашаа зүгээр л игээл бодлоо хоослоодч гэх юм уу аль эсвэл зүгээр бодолдоо автаад хамгийн гоё мууд дээр ингээд юм бодоод эхлэнгүүт нь энэ үг бол надад айгүй тийм гүнзгий орж ирсэн. Нэрэл хариуцлага хийх үрж байгаа вэ гэдгээ шалтгаалаад үний ерхий ингээд аз жаргалын хэмжээ бол дандаа тогтдог юм шиг байгаа. Номнэр бичигдснээр хитрхи их хариуцлагатай байх юм бол хүн тухайн зүйлдээ burn out буюу те ингээд хэд завгүй өөрийгөө ч ингээд хайрлах зав гарахгүй би юу нэг төлөв амьдарч байгаа илээ гэдэг төлөвтөр орж ирдэг. Тэгээд тэр төлөв бас надад маш их гарч ирдэг. Нэг бол ямар ч хариуцлагагүй буюу ингээд нэг ёсондоо хийх юм байхгүй, хийх албатай ч юм байхгүй. Тийм үгнүүд бас гарч ирдэг. Миний хувьд болонгууд ингээд ажил заримдаа маш удаан одоо юу гэдэг нэг төслийн ард гарах гэж нэлээх цаг хугацаа зарцуулаад тэгээд тэр нь дуусчингууд нь ерхэд нэг тийм назарсан байдалтай болчдөг байхгүй юу. Хувьдаа олонгууд нь өөртөө амрал өгж нэгж одоо тэгээд нөгөө амралт 1 хоног байжсэн 2 хоног болоо 3 хоног болоо 4 хоног болоод ямар ч нэг тийм нийгмийн ч юм уу альсэл амьдралын итгэхгүй хиндэж өөрийнхөө ч л ямар ч хариуцлагагүй болоод эхлэнгүүт нь хүний тийм хөнкөн зэрэг ингээд сэтгэл готролд ордог юм шүү. Тэгэхээр тиймэрхүү цаг завыг өөртөө гаргахгүйгээр тодорхой хэмжээний ингээд автомжтойгаар хэд ихч биш багчш буддагийн хэлээр бүх зүйл тогтвортой баланстай байх хэрэгтэй буюу дундын зам гэдэг шиг байнгын нэг тийм ингээд те ийм л ингээл химлэр химээр ингээд явж байгаа нь чул юм байна да гэдгийг яг энд хурж ирээд үнэхээр их ойлгож байна. Тэгэд яхаа аргагүй нөгөө нэг байнгын ингээд завгүй нэг бол хитрхи их завтай байлгаад хүн чухал бодлуудаа өөрөө ингээд анзаарахгүй өнгөрөөчдөг юм шиг байна. Тийм учраас хайдаа ч гэсэн те ингээд жилдээ нэг удаа те магадгүй ингээд өөрийгөө нэг жоохон сорьсон интернетээс холдоод өөрийнхөө бодолтойгоо мөн түнчлэн өөрийгөө тодорхой хэмжээнд аль болох тодорхой хэмжээнд хийслэдэг аль болох өөрийгөө сорих тийм аяллуудыг хийгээсэй гэж одоо та бүхэнд бол уриалмаар байна. Тэгээ би өөрөөссөн яг энэ мөчөөс эхлээд ер нь яг энэ аяллаа өмнө ба дараа гэдэг ушаал өөр байх байхаа тэгж бодож байна. Тэгээд маргааш 5 дахь өдөр маргааш өглөө алхалт хийгээд орой айл эрт унтаа тэгээ шөнө саммит руугаа гарна. 5 дахь өдөр бол оргил руу гарахын өмнөх өдөр нь. Өмнөх өдөртөө адилхан бид нар богино алхалт хийгээд ойролцоогоор 4 км явсан. Яг үндэ би бол уулч хүн бол биш. Зүгээр энд гараад ирэх юм бол яг өөрийгөө олно гэж бол хэлэхгүй л дээ. Гэхдээ ямар нэг юм олдох юм шиг тийм мэдрэмж төрөөд энэ алхалтыг болонгууд нь зорж хийсэн байгаа. За саммит руу гарах хамгийн сүүлийн камп дээр ирсэн. Ерхэд нь бол бейс камп гэсэн үг. Тэгээд маргааш өглөө шөнийн 1 цаг уу 2 цаг хавцаас ирээд дээшээгээ авиралтаа хийн. Тэгээ маргааш юу болох нөө харцгаая. Маш сайхан мэдрэмж төрж байна. Yeah, something remember. So pride is forever, but pain is for temporary. So Mountain Kilimanjaro needs strong people like you guys, mental and physical. And Kilimanjaro is not for everybody. It's not for everybody. So if it is for everybody, that means everyone can come. Саас нэг залруулга маргааш өглөө шөнийн 1-2 цагаас хөтлөх байхаа гэж бодож исэн чинь оройны 10 цаг ирс ирэх юм байна. Тэгээд яг одоо цаг 18:34 минут. Тэгэхээр хамгийн сайн давантаад нэг 3 цаг орчмын ойртойгоор Килиманжаро дэлхийн 7 ТV хамгийн өндөр цэгийн нэг болох Африк ТV-ийн оюун оргил руу Uhuru Peak руу хөдлөлөө. Тэгээд сайхан харцгаараа. Тэгээ маргааш өглөө хэр их сайн бичлэг хийж чадах хэсгийг бол мэдэхгүй яагаад юм бэ гэвэл одоо бол ингээд уулын өвчин бол юу ч алга 4600 м дээр гэхдээ дээшээгээ дахиад 1200 м гарахад дийлэх хүмүүс бол толгой нүгддэг, бөөлжмөр санагддаг, ер нь бол бие нэлээ хэцүү болдог. Тэгээ сая яг энэ камп дээр, бейс камп дээр байж хад
бас нэлээ хид хидтэй хүмүүс дээрээс яг нэг одоо emergency-гийн одоо юу гэдэг зөөгдөд тэр нь бол явжсэн баггүй яг дээрээ ухаалтсан яасан бүүмэд. Тэгэхээр тийм амархан зүйл бол ерөөсөө биш угаасаа маш хэцүү даваанууд энийг авах болно гэтээ энд байгаад үнэхээр их талархж байна. Багийнхнаараа маш их бахархаж байна. Тэгээд бас ийшээ гаргаж ирсэн одоо тийм нутгийн портрууд, гайднаар тоогооч гэд дурдаад байвал дуусчгүй маш олон хүмүүсийн тусалцаатайгаар энд хөрөлж ирсэн байгаа. Тэгээд маргааш өглөө биш өнөөрөө юу болох нь харцгаа. Тэгээд 5 дахь өдрийн эхний хагсын тэмдэглэл бол их өндөрлж байна. Тэгээд see you tomorrow. Good night. Шөнийн 11 цагт авиралт эхэлсэн. Километрээр бол ердөө 6 км. Энэ 6 км-т дээшээгээ 1200 м үхсэх ёстой. Everyone's happy and you're going to the summit. Oh my god. Yeah, I can't wait. Hi. Инүүхээ энд ойрхон юм шиг мөртлөөсөө маш хол. Бүр дэндүү хол гэж хэлж болохоор. Яг энэ харахууд бол хүн зүгээр өөрийнхөө бодолтойгоо шалтгаалдаг юм лээ. Ирж буцахын нийлээд 10-аад цагийг бол энэ өнгөрөөсөн. Эхний 3 цаг бол хөвгчлээ байсан. Гэтэ 5300 м өнгөрөөд яг уулны өвчин миний биеийн дотор ороод ирсэн. Толгоо өвдөж эхлээд тэгээд хүн чинь бие нь ингээд хэцүүдээд эхлэхээр дагаад яхааргүй сэтгэл санаагаар унаад эхэлт юм байлээ. Ер нь би яагаад энд байгаа вэ? Юу хийх гэж ирлээ? Яагаад заавал ингэж тийм мөнгө төлж өөрийгөө тамлан зовоо тарчлаад би яг ер нь юунд хүрэх вүлээ гэдэг бодол толгойн дотор орж ирээд иймэрхүү байдлаар ер нь бол жоохон хэцүүхэн л өнгөрсөн. Тэгээд эргэн тойрноо харангуут нь энэ тэнд баахан бөөлжсөн хүмүүс царайг нь харахаар энэ тэнд баахан санаа нь ингээд зовс хийсэн, царайн зовс хийсэн хүмүүс л байгаад байсан. Тэгээд дээрэс нь ялангуяа яг өндөрлөглөө гарах тусмаа цаг хугацаа өнгөрөх тусам улам хүүтрээд улмал даарад. Ашиг нойр. Лиман зэрэг орилтээр бараг ээжлээ. Эхний 3 цаг бол хөвжөлтэй байлаа. Сүүлийн 5-6 цаг бол тийм бол гаасан гээ. Лахтай удаагараад үйлчсэн. Сафаа. Үйлчээрээс боцгоо гэсэн чинь гааларсан чинь үйлш. Гэтэ ямар арай л хитрий үзэлтэй байна. Fuck. Forest Gump дээр нэг гейм хэсэг байдیں۔ Ээж нь Gump-т ингэж хэлдэг байхгүй юу? Амьдрал бол хайрцагтай шоколад шиг. Дотор нь юу ахыг чи нээтлээ мэдэхгүй гэж. Хүн ер нь мэдэхгүй юмнасаа л айдаг юм шиг байгаа. Гэтэ харин ч тийм болохоор амьдрал бол улам сонирхолтой болдог байхаа. Хүмүүс яагаад заавал амнасаа ирстэй ингэж өөрийгөө зоогоод ууланд гар тэг биеөөсөө ойлгохгүй байсан байхгүй юу? Гэтэ одоо бол хэлж мэднэ. Бид нар тэр хариултаа болох шаардлага юм лээ. Мэддэг байсан бол ер нь гарахгүй байх байсан байхаа. Эсрэгээр мэдэхгүй болохоор л бид нар гардаг баг. Би тэр үед зүгээр л ингээд далаа шиг хөвж байгаа тэр үсийг хараад ойлчихсан. Ямар үзэлтэнтэй юм бэ гээд амьдралдаа анхны удаа л зүгээр альва юмс үзэгдлийн гоо сайхныг юм бишрээд ойлж байгаа байхгүй юу. Тэгээд ийм мэдрэмж надад байд юм байна. Ийм мэдрэхүү надад байд юм байна гэдгийг анхныхоо удаа мэдсэн. Тэгэд амьдралч зайг адилхан байх. Бид нар өөрийнхөө талаарч тэр бусдын талаарч тэр ер нь энэ хороо ертөнцийн талаар юу ч мэдэхгүй болохоор амьдрал бүр амар сонирхолтой.